ярилцт мэдээлэл чанартай бичлэгээ та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр ярих сэдв юу гэхээр боловсролын системийг тэр дундаа Австрали улсын боловсролын систем хэрхэн амжилттайгаар ажилгүйдэл багтаагаар одоо сургууль төгссөн мэргэжил эзэмшсэн залуучуудыг ажил олгогчтойгоо хамтран ажилдаг энэ системийн тухай ярина. За үндсэндээ бол ярих шалтгаан маань энэ байж байна. За би энэ дээр дөрвөлжин тэмдэглэсэн байгаа. За ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр. За окей. За нийт ажилчдын 53% нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр ажил хөдөлмөр эхэлж байна гэж байна. За энэ бол үндсэндээ боловсролын алдаатай буруу системийн үндэс гэж болдог. Энэ чинь мэдээж хэрэг хувийн сонголт бол өөрийнх нь сонголт одоо дээр боловсрал эзэмшихийг бол буруутгах аргагүй. Гэхдээ энэ нийгмийн тэнцвэрт байдлаа авч явахын тулд энэ боловсролын системийг анханаас нь зөв зохион байгуулалтаа явах нь бол төрлийн зөв гэж бодож байна. Тэр чухалаар энэ Европ улсад Австрали улс маань өөрөө одоо залуучуудын ажилгүйдлээр бол бага ордог. За дээрэс нь энэ ажил олгогчтойгоо маш цогц уялдаа холбоотой логиктойгоор хамтарч ажилладаг. За тэр утгаараа бол боловсролын систем нь бол маш сайн хөгжсөн гэж үздэг. За үүнийг ярихын тулд боловсролын системийг багаас нь ярих нь зөв байх. За үндсэндээ бол боловсролын систем нь бол манайх шиг сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад 10 жил төгсдөг шиг 12 жилийн боловсролын системтэй. За юу нь ялгаатай вэ гэдгийг товчхон тайлбарлаад явсан зөв баг. За үндсэндээ бол болгошүүлээ гэж энэ бага ангийн боловсрол 6-аас 10 насны боловсрол за унших бодох юу гэдэг те одоо бичих гэдэг үндсэн суурь мэдлэгийг бол олгодог. За энэ бол бага сургууль бол дунд сургууль, ахлах сургуулиас бол тусдаа байрладаг. Тэгэхээр энэ одоо яг ямар учиртай вэхээр зүгээр нэг уламжил бол биш. Энэ одоо хүний хөгжил, за системийн менежментээр суурилж гаргасан юм шийдвэр. За ямар нөлөөлөлд байдаг вэ гэхээр мэдээж хэрэг 6 настай хүүхд 16 настай хүүхд хоёр бол асар ялгаатай хөгжлийн хөвдчтэй одоо сэтгэхийн хөвдчтэй. За хэлээрээ за зан үйл ч юм уу нөлөөлөх байдлаар нь сахилгын хөвд ч юм уу одоо нийгмийн нөлөөллөөр нь одоо бага насны хүүхдэд нөлөөлөл их гэдэг үндсэн дээр бага сургуулийг бол ингэж тусна байлгадаг. За мэдээж бол олон байх шаардлагатай. Яг л нөгөө хүүхэд сургуультай алхаа зоочих боломжтой. Дээрээс нь ачаал багтаа байлгах. За дунд сургуульд ороод ирээ мэдлэгшүүлээ гимназиум гэхээр мэдээж хэрэг бол төвлөрсөн байна. Харьцангуй цөм одоо хүүхэд харьцангуй бие даах чадвартай болж ирж байна. За мэдээж хэрэг сэтгэлгээний хувьд бол одоо хөгжил нь эхэлж байгаа гэдэг утгаараа энэ хоёр бага сургууль за дунд сургууль ахлах сургуулийг тусад байлгадагаараа бас Австрали улс онцлогтой. За би яагаад эдрийг нарийн юмнуудыг ингэж гадарлаад байна гэхээр өөрөө бол хүүхдүүдийн сургуулийн эцэгхийн холбоонд бол ажилладаг. За мэдээж хэрэг бас Монголдоо авчиж суурьшуулах бас хэрэгжүүлэх боломж олцоо юу байна хэдийн мэргэжлийн хүн биш ч гэсэн энэ талаар ингэж харж судалж явдаг хүний хувьд энийг үнэхээр ярмаар санагдаад өнөөдөр сэдв болгоод ярьж байна. За мэдлэгшүүлээ гэж юу хэлээд байна гэхээр үндсэндээ мэдлэгшүүлээ нь ер нь бол дунд сургуулийн боловсрол за 10-аас 14 нас за 16 нас хүртлээр энэ бол заавал хүүхдүүд сургуульд сурах юм одоо шаардлагатай. За АХС одоо гимназиум гэдэг явахаар энэ бол академик төвшөнд ороод чинь ер нь бол академик замаа хөөхөө нэг бол мэргэжлийн төвшин мэргэжил эзэмшүү гэдэг юм хоёр чиглэл нь 10 наснаас эхлээ сонголтоо одоо өөрсдөө бий болгоод явж гинэ гэсэн үг. За үндсэндээ гимназиум гэдэг маань бол бага сургуультай дүнгээрээ сайн хүүхдүүд нь гимназиумдаа шалгалт өгөөд орно. За дүн сайн байх юм бол шалгалтгүй ярилцлага нэг бүрчлэн сахирлын хүүхдүүдтэйгээ уулзаад ярилцлага хийгээд тэгээд одоо сургуультай элсүүлдэг байгаа. За гимназиум дотроо бол 4 хуваагдчихж байгаа. За байгалийн ухаан, эдийн засаг, за хэл, за дараа нь одоо юу гэдэг яг үндсэн ерөнхий дунд сургууль гэдэг ч юм уу ингээд хуваагдчихж байгаа. За тэгээд
эндээс цаашаа яах ёстой вэ гэхээр гимназиум төгссөн хүүхдүүд за мэдлэгчүүлээ дээр АХС-ийн өндөр оноотой хүүхдүүд бол мэдээж энэ АХС буюу ахлах ангидаа орно. За академик түвшин рүүгээ орж ийнө гэсэн. За BMS, BHS гэхээр ерөнхийдөө одоо мэрэгжил эзэмших юм одоо мэрэгжлийн сургуулиуд бол авчиж байгаа. Нэгэсэндээ болохоор dual education system гэж байдаг. За ажил олгогчтойгоо хамтраад боловсролоо эзэмшээд явна гэсэн үг. Нэгэсэндээ бол 70-80% нь ажил дээр өнгөрнө, практик дадлага хийн. За 20-30% нь сургууль дээр байна хичээлээ үзнэ. За энэ чиглэлд нь ямар чиглэлүүд байдаг вэ гэхээр аялал жуулчлал, техник, бизнес, за үйлчлэгээ, үйлдвэрлэл гихчлэн ороод явчихна. За энэ дунд энэ PTC гэх политехникийн 1 жилийн боловсрол бас байдаг. Энэ бас яг мэрэгжил эзэмших төр чиглэлийг тодорхойлдог нэг жилийн бас боловсролын систем байж байгаа. За эндээс 18 нас хүртлээр бүгд за боловсрол эзэмшихний эзэмшлээ. За ахлах сургуультай сурлаа гэд явлаа. За энд төгссөн хүүхдүүд яах ёстой вэ гэхээр мэдээж зарим нь тухайн дадлага хийжсэн компанид үлдээд ажиллаа хийгээд үргэлжлүүлээд явж болно. Нэг бол матура гэдэг одоо SLT манайхаар ЭШ гэж яриад байгаа тэр шалгалтаа өгөөд академик түвшинлөө их сургууль нэг бол дээд сургуулийн түвшинлөө сураад явах бүрэн боломжтой. За тэнцсэн хүүхдүүд бол мэдээж их сургууль цаашаа бол академик түвшинлөө судалгаагаа онлын хөвд гэдэг ч юм уу. За урт хугацааны боловсролыг эзэмшээд явах юм бүрэн боломжтой. За энэ бага хогшүүлээ гэдэг ерөнхийдөө бол практик дээр суурилсан юм бизнес, IT, инженер хөгжлийн ийм боловсролыг олгодог ийм систем байгаа. Тэгээд энэгээр юу хэлэх гээд байна гэхээр мэдээж хэрэг манад бол за бага дунд ахлах сургуулиуд бол цуг байдаг, нэг дор байдаг. За мэдээж хэрэг бүтцийн хувьд бол давуу талтай бол давуу талтай. Гэхдээ нөгөө боловсролын бага ангийн хөгжлийн үеийн за тэгээд дээрэс нь дунд ангид орлоо гэхээр тэр цаашаа сурах чиглэлийн тодорхойлолт тэгээд цаашаа их сургууль мэрэгжил эзэмших гэх ингээд боловсролыг тэнцвэржүүлж дараа нь ажлын байран дээр гарах тэр системийг тэнцвэртэй байлгаснараа энэ нийгмийн тэнцвэртэй байдлыг хадгалж за тэгээд ажилгүйдлийн энэ төвшин бага байлгах, за ажиллах хүчнийг бий болгох гэдэг ийм олон юмнууд үр дагавартай явж байгаа. За Монголд хэрэгжүүлэх боломжтой мүү гэвэл би бол боломжтой гэж бодож байна. За ялангуяа Улаанбаатар хотод орон нутаг гэхээс илүү Улаанбаатар хотод аль нэг дүүргээс сонгоод за зарим их сургуулийг туршилтын журмаар зөвхөн бага ангийн хичээл оруулдаг. За бага ангиас дараа нь явахдаа одоо энэ ярьсан мэдлэгшүүлээ гэдэг юм уу, гимназиум гэдэг юм уу, аль нэг чиглэл рүүгээ ахлах сургууль, дунд ахлах сургууль гэдгээ хуваагаад өгөөд ингээд туршаад үзэхэд болохгүй юм байхгүй. За үр дүнд нь юу болох вэ гэхээр мэдээж хэрэг мэрэгжил тодорхойлох чиг хандлагаа бол багаасаа өөрийнхөө цааш одоо мэрэгжлийнхаа чиг хандлагыг бол трак гэж яриад байгаа. Тэрийг бол тодорхойлох боломжтой. Дээрэс нь бол ачаал бол бага болно. За мэдээж боловсролын тэнцвэртэй байдал гэдэг ч юм уу, дээрэс нь түгжирэл гэж байдаг те. Энэ бүгдийг бол шийдэх боломжтой, тодорхой хэмжээнд бол бууруулах боломжтой гэж бодож байна. Тэгээд боловсролын системд анхаарахгүй бол их сургууль төгссөн дипломтой маш олон залуучууд байна. Би бол Монголыг бол боловсролын системийг за мэдлэг суурилсан боловсрол бол үнэхээр сайн. Гэхдээ чадвар суурилсан боловсрол тэр сайн биш байна уу гэж бол хувьдаа бол боддог. Яг тэгэхээр логикийн хувьд за Австрид яадаг гэхээр сургуулийг бол хүүхдэд нь тааруулдаг. За манад яадаг гэхээр хүүхдийг ер нь системд тааруулах гэдгээр бас ийм том ялгаа байдаг. За боловсролын систем дээр бас нэг зөв салхи оруулаасаа гэдэг үднээс энэ бичлэгийг хийж байна. Тэгээд авах гэхийн ухаанаар хандна биз. Хүн болгон тухай одоо гадаад орнд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа залуучууд бас нэг өөр зүгээс өөр талаас нь харж бас боломж бололцоо ямар байна гэдгийг бас судалж харж байгаа. Тэгээд санал бодлоо комент хэсэгт оруулаад яваарай. Тэгээд сайхан ирээдүй болсон залуучуудаа багаас нь зөв хандлагаар зөв чиглэлийн тодорхойлж өгөөсэй л гэж бодож байна. За тэгээд peace